Ханиадгүй болоо гэж. Ханиадтай л гоо. За манай улсын уулуурхаан салбар дахь хөрөнгө оруулалт зөв замаараа явж байгаа юу? Эд нь зөв зам руугаа орох гэж л яваа. Би хангалттай зөв биш засах шаардлагатай. Си. Яг л зөв замаараа явж байгаа. Ди. Маш буруу замаар явж байна гэж. За санал хураах шугам бас нэгдсэн байх ёстой. 13 хэлхийг 88 дугаар руу нээсэн хэлхээгээрээ эсвэл flashback application ашиглаад аль нэг хариултаар сонгоод хэлхээгээрээ 8 цаг 41 минут. Манай оюунгараас ийшээ л хардаг ажилтай боллоо тий. Баярлалаа. Би та хоёр дээр өнөөдөр яг одоо хуваарлагдаж ирж байна. 41 минут болсон байна. Ингээд би таах гэдэг. Манай улсын уулуурхаан салбарын хөрөнгө оруулалт зөв замаараа явж байна гэж байна. Ягаад ийм асуулт байгаа юм бэ гэх юм бол гол нь та хоёроос хариулт авахгүй л ийм асуулт байгаа. Та хоёрын үзэл бодол хүмүүст маш чухал нөлөөтэй. Сүүлийн 10 жил ч одоо уулуурхаан салбарт баг хийгдсэн том хөрөнгө оруулалт байхгүй болчихсон юм л та. Тэгээд Эрдэнэтийн дараа хийгдсэн хамгийн дараагийн том хөрөнгө оруулалт оюутлогоо байсан баг. Тэгээд түүнээс хойш сая л одоо энэ жил ураны салбар дээр Франц засгийн газарт хамтарч ажиллах бас нэг гэр хийж нүүрс жоншны бас уурхаануудаар бас байгаа багсар байгаа бах тий. Гэхдээ үндсэндээ сүүлийн 15 жил бол уулуурхаан салбар дээр үндсэндээ уналттай байдалтай болчихлоо. Яг бидний дөргөл байсан цаг үе дээр хөрөнгө оруулалт манад орж ирэх гэж зорддог байсан тэр мөчлөг бол байхгүй болсон байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ энэ юунаас болоод байхгүй болсон юм. Хууль эрхцүү байсан уу? Хууль эрхцүү орчин болоод нөгөө итгэлцэл байхгүй болчиход байна. Засгийн газар нь байн солигдоод. Тэгээд би түрүү хэлсэн хариуцлагатай салбарчлаас нөгөө хуулийн ч гэсэн эрхцүү орчин гэсэн өөрөөс хариуцлагатай байх хэрэгтэй, доктортой байх хэрэгтэй, ойлгомжтой байх хэрэгтэй. Замун дээрээс нь төр засгийн гэсэн хувийн шил болоод зах зээлийн эдийн засгийг бас дээдэлдэг, хүндэлдэг байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд өөрсдөө бидэрт байхгүй учраас бид нар энийг бас засаж залруулах шаардлагатай л болчиход байна. Цэнгэл захирлаас нэг зүйл асууя. Одоо энэ хөрөнгө оруулагч нарын гэрээ байгаа те бид нар ингээл засгийн газар гэрээ хийж байгаа. Энэ ер нь дийлэх гэрээнүүд одоо Монгол улсын шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж байд юм уу? Эсвэл тэр гадны арбит энтрийнхаа шүүхээр шийдвэрлэгдэнэ гэдэг байгууллага байд юм болов уу? Яг өнөөдрийг хүртэл бол аш малмуулынхаа хуулийнхаа хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ зурсан ерөнхийдөө ганцхан тохиолдол ойдлого байгаа юм. Цацрагт идэх бодис одоо ураны юун дээр болохтэй бас хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд сая орно одоо Францын гэрээ зурагдсан. Их хурлаар хилцэж баталсан хоёр л хөрөнгө оруулалтын гэрээ байгаа байхгүй. Тэр хоёр гэрээнийхэн заалт нь бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалт учраас ерөнхийдөө гадаадын арбитр дээр асуудал гарвал асуудлуудаа шийднэ, учраа олно л гэсэн. Хувийнхаа яад юм бол хувийн хвшилт бол ерөнхийдөө тийм нэг хөрөнгө оруулалтын гэрээ хамгаалалт авах тийм боломжууд бас нэг олдсон тохиолдлууд бол байхгүй. Тэр бол энэ бол ер нь бол яг одоо тодорхой хэмжээнд улс төрийн эрсдэл гэж харагдаад байна. Одоо ингээ хөрөнгө хийгээ явж байна, үйл ажиллагааг явуулж байна, 10 20 30 жил явж байгаа компаниуд байна. Тэгэхээр нэг өдөрс ирэхэд л нэг улс төрчтөнд таалагдахгүй бол за танахыг одоо ингээ нийгэмчлэн аавн та нар л байж байгаа бусдыг одоо бодохгүй гэх мэтийн зүйл яриад эхэлдэг. Тэгэхээр энэ бол ингээ салбар нь өөрөө эрсдэл дагуулсан. Ялчгууд одоо эдийн засгийн хамгийн том хөдөлгөөр учраас энийг л тойрч хэдүүлээ улс төржөөд байна л та. Тэгэхээр том утгаараа харах юм бол энэ уулуурхаан салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт маань яг манай Монголын эдийн засгийг 1 тэрбум долларын эдийн засгийг чинь 20 тэрбум гаруй доллар болгоод өгчлөө сүүлийн 20 жилд. Одоо цаашаа явъя гэхээр бид нар хайгуулын салбараа хаацсан байдаг. Хитрхи татврын ойлгомжгүй орчинтой байдаг, хууль эрх зүйн тогтворгүй орчинтой байдаг, улс төрийн тогтворгүй орчинтой. Улс төрийн тогтворгүй орчин гэдэг нь арчлалыг үүсгэх байгаа юм биш. Засаг солигддог байж болно, нам солигддог байж болно. Зүгээр бодлого нь улсынх нь бодлого нь том төр зүргээрээ тогтвортой байх ёстой л гэж ойлголоо. Ингээд та хоёрын үзэл бодол нийлж гинүү? Алийг сонгож байгаа лээ. Одоо бид нар л явж чинь тийм. Зөв зам руугаа орох гэж л яваа юу те? Би. Хангалттай зөв биш засах шаардлага байна гэж өөрөө явж байгаа. Би бол. Та хоёр. Mining Insight журналынхан ер нь айгүй их тийм өнцөг уулуурхаан салбартай холбоотой их олон төрлийн мэдээллийг сар болгон хийж гаргадаг учраас тэгээд ярилцлагуудаасаа ерөөхдөө хариулах байх л та. Би зүгээр танаас сонирхол асууя. Одоо яг улсын хурал дээр хэн шалгах тухай хуулийн хүрээнд айгүй бол уулуурхаан салбар дээр сонсгол явдаг. Одоо энэ намрын чуулганаар одоо хидтгэн ч явж байна тийм. Тэгэхээр энэ ойдлогоо одоо удахгүй эхлэх гэж байх шиг байна. Тэгээ зөв миний өнцөг яг салбарын мэргэжилтэн байсан хүний хувьд өнцөг болохоор нэг тийм яг нэг зөв мэдээлэл нь ингээд сайхан хүрчээсэ гэж найддаг. Гэтэл одоо таны салбарынхан зарим хэв мэдээллийн байгууллагууд нэг тийм өвөрмөц юмыг нь арай өөрөөр тайлбарлаад ингээл аваа явчихад байгаа. Таны энэ хэн шалгах төр хороо энэ мэдээлжүүлэх энэ үйл явцын таны бодол юу вэ?
Тэгэхээр мэдээж сонсгол бол хийх нь бол ямар нэгэн сэдвэр сонсголохыг иргэдийн болон мэрэгчлэнүүдийн байр суурийг одоо юу болсон бэ гэдгийг сонсох бол чухал. Тэр бол одоо тэр зөндөө арчилсан оронд бол байдаг нэг хэлбэр. Тэр дундаа уулуурхайн салбар дээр бол энэ нэлээх бас сүүлийн үед хийгдэг боллоо. Бид нүүрсний сонсгол хийсэн тэндээс яг ямар үр дүн гарсан бэ? Ямар одоо асуудлаа дараа нь яаж шийдсэн бэ гэдэг нь тодорхойгүй байхад дараагийн сонсгол хийх нь бас хэр үр дүнтэй вэ гэдэг нэгдүгээр. Сонсголын зорилго нь зүгээр мэдээлэлжүүлэх байхгүй юу? Араас нь хэлж явахгүй. Мэдээлж нөгөө хүмүүс хэрвээ шалах ёстой гэвэл тэр нь заавал эхлэх ёстой. Тийм. Тэгэхээр яг тийм хүлээлттэй хүмүүс сонсгол явлаа. Шалгаж хин нэгэн буруутан болох ёстой гэдээ ойлгоод идэг учраас нөгөө мэдээлэлээ тэр дундаа бас хэвлэл мэдээллийн салбарын маань бас зарим тохиолдолд учир дутмаг цааш өгж байгаагаас иргэд буруу мэдээлэлтэйгээс хүлээлт нөгөөр яваад идэг. Тэгэхээр мэдээж одоо хийж байгаа сонсголоор оюутлогын сонсгол гэдэг ч юм уу ингээд хийх гэж байгаа сонсголуудын хувьд бол яг юу болсон бэ гэдгийг мэдээлэх хүн зөв. Тэрийг яг мэрэгжлийн сэтгүүлчид тэр дундаа одоо манай сэтгүүлийн сэтгүүлчид ч юм уу яг юу болж байгааг нь одоо нэг бодитоор донд нь одоо олон талын байр суурийг гэж нэгтгэж хүргэж байгаа нь бол одоо мэрэгжлийн сэтгүүл зүйн онцлог тийм. Хашаах нөгөө юу яасан байхгүй юу? Энэ хариултуудтай л холбоотой юм шиг. Одоо хин нэгin бүх хүн л ер нь ингээд сошиалын комментиг харах юм бол уулуурхайн салбарын мэрэгчлэлтэн болчиход байгаа шүү дээ. Бүр нарийн мэрэгчлэлтэн тийм. Тэгээд тэгэнгүүт тэдгээр хүмүүсийгээ мэдлэгжүүлээд байгаа нь болохоор энэ сонсгол юм шиг байгаа байхгүй юу? Тэгтэл яг ингээд нэг яг одоо мэрэгжлийн уулуурхай сэтгүүлчт нь тэрийг авч явах ёстой ч юм шиг тиймэрхүү л байдаг да. Ер нь мэрэгжлийн хүмүүсээр нь мэрэгжлийнх нь ажлыг хийх гэж даалгаж явах заримдаа тарих тэр ер нь зөв үеийн хандлага гэж байна. Тийм ээ мэрэгжлийн өмнө мэрэгжлийнхаа зүнийг хийх хэрэгтэй. Яг л мэрэгжлийн үнэлэх байгаа. Яг л сургуулийн төсдөг. Харин тийм. Тэгэхээр магадгүй энэ чинээс аль нэг тий хариултыг нь сонгуул. Та хоёр нэгтгэж шиг болох юм байна. Тий. За сонголтоо хийж юм байна. Манай ч юу ер нь бол яг монголчууд гэсэн гэж байна. Маш буруу замаар явж байгаа шүү дээ. Ер нь бол би үл тэгж явж. Маш буруу замаар явж. Ингээд сонголтоо хийцгээе. Та хоёр би хөлбраа сонгоно. Сонголтоо хийгээрэй. За. Та хоёр биегээ сонгоц. Биегээ сонгоорой. Биегээ сонгох гэж байгаа тийм. Тэгж байгаа. Баярлалаа. Та барыг нөлөөлөд байгаа юм. Үгүй энэ хоёр хоорондоо яг яриад сонгоцсон байх нь би өөрийнхөө хоёр цэхрээр гай олж харсан билээ гэж. Цөмөрөө хамтдаа санал хураах. Санал хураалтын дүнгээ харъя. Хоёр баг хоёулаа бие сонголтыг сонгосон байгаа. Тийм. Манай Монгол Улсын уулуурхай салбарын хөрөнгө оруулалт хангалттай зөв биш байна засъя гэсэн. Тасарчлаа. Зөв. Хоёулаа өндөр оноо бэ. 74. За энэ л их хэрэгтэй хариулт байна да. Миний хувьд. За бүгд адилхан санал байсан. Одоо та хоёр шүү дээ. Би та хоёр зөвлөхөд эдний багийг дуурайгаад яваад хахад та хоёр 58 оноогоор илүүл яваа. Тэгэл дөрүүлчихнэ. Тэгэл шагнадаа. Тий. Ингээд зүүн гартлын баг 258 оноотой, баруун гартлын баг маань 200 оноотойгоор дөрөвдүгээр асуултаа өндөрлөж байгаа шиг байна. За 5 дугаар асуулт байсан баха. Хэсэг хугацааны дараа бүгд эргээд уулзах юм байна. Тэгээд